Бүгдээрээ сайн байцгаана уу? Манай гэрт дахин давтаа морил. Өмнөх дугаараар би тааидтай галтгоо хангалттай сайн танилцуулж чадаагүй. Тэгээ одоо энэ дугаараар бол илүү гоё ярьж бий. За энэ хэсэг болохоор манай хөрөгч байгаа. Талентар суудаг. Давуу тал нь гоё цэвэрхэн харагддаг, сул тал нь жоохон багтаамж муутай юм билээ. Тэгэхээр хэрэв гэртээ галтгоо ийм хөрөгчтэй хүмүүс болгож байгаа бол жоохон тэрийг нь анхаармаар юм билээ. Тэгээ энэ хэсэг бол манай амттны шүүгээ байгаа. Энэ дотор нээж үзүүлэл манай ээжнэр бүзэндөө цагнах бах тийм учраас энийг нээхгүй үздэг өгчээ. Энэ хэсэг манай ингээл пэйж төхөв гин дотор болохоор нэг хоолны идэл хэрэглүүд байдаг. За энэ дотор бол дандаа юм нөгөө хоолны бас хэрэгслүүд байгаа. Билетик тэгээд энэ дотор агааржуулагч, энэ дотор бол яг манай ийм хамтлагчны шүү бол энэ хэсэгт байдаг. Энэ дотор ингээд хадбас сэрээ тэмхэнүүд энэ дотор байгаа. Тэгээд хамгийн манай гэрт гоё хийсэн юм гэх юм бол яг бидний лед гэрлүүдийг маш сайн сүрлэж өгсөн. Тэгээд хоол хийхэд бас гэрэлтэй байх тусмаа яг юу хийж байгаа хараад айгу амар байдаг. Гэхдээ манай галтгооны хамгийн ухаалаг зүйл бол яг угаалтуурныхаа доотлол дээр юм хогийн савтай тийм учраас энэ дээр аятаа буугаад юм дээр айлгачаа шууд энэ доошоогоо хогоо хаяхад маш амар байдаг. Тийм хэсэг байна да. Тэгэл энэ дотор бол нөгөө аятаа хураадаг хэсгүүд байгаа. Тэгэл бусдаар бол юм нийлж ирэн байдаг. Айлын галтгоо шиг л. Өнөөдрийн бичлэгээрээ би та бүхэндээ хуваалцах миний хоолны жаргал будаа тавраг Янди стайл. Будаа хуургыг миний бодлоор ихтэй ер нь хүн болгон анх хоол хийж суух дээр будаа хуургаар эхэлдэг болов гэж би бол бодчихяа. Тэгвэл яг миний хамгийн анхны хийж сурсан хоол будаа хуурга байсан. Будаа хуургыг би аюулгүй олон жилийн хугацаанд өөрийнхоороо сайжруулж ирснээс одооний энэ өндөрлөгт хүрсэн байгаамаа. Тэгээ одоо энэ будаа хуурга бол одоо миний 18 жилийн туршид сайжруулсан жороо шүү жороо. За ер нь бол ингээд махаа жоохон жижигэн хэрчиг дуртай. Жоохон дүүлчин дүү хэлбэртэй. Нэг гэрхэн дуртай л юм да. Ер нь бол яг манай эхнэр бит хоёр үргэлж маргалтдээ тэр нь юу гэхэлээр холцсон будаатай хуургуу гэж манай эхнэр будаатай хуурга хийя гэхлээр одоо суугаад идэв. Би тэгээд будаатай хуургыг холцсноор хийхгүйгээр өөр ямар байдлаар хийх юм бэ гэж битэр магадгүй. Манай эхнэрийн бодлоор будаатай хуурга гэдэг нь ингээд нөгөө юм тусдаа төмөс шараад ингээд төмөс махан тусдаа будаа нь ингээд тусдаа тэгэхээр тэр чинь ингээд нэмэн хэрцэн төмөстэй хуурга болчихж байгаа байхгүй юу? Ер нь бол тэ арай. Манай гэрийн хоол хийх зарчим ер нь их гоё сонирхолтой. Манай гэр бүлүүд улам тийм байвал их гоё юм шиг санагдаад идэв. Тэр нь юу вэ гэхлээр нэгдгээс 5 дахь өдрийн хооронд манай эхнэр оройн хоолой хийн, амралтын өдрүүдээр би хоолой хийн, дийлэгтэй ажлын өдрүүдээр өглөөний хооллыг голцоо би хийгээд оройн хоолой дийлэгтэй буйнаа хийдэг. Тэгээ хоол хийхээ ер нь ингээд гоё айл гэрийн мэдээж эхнэр нөхөр хоёр юм чинь ганцхан эхнэр нэгээд байхгүйгээр бас хийгээд байвал хүүхдүүд ч гэсэн сонирхолтой. Зарим нэг өдөр гоё ээжийнхээ хийсэн хоолыг идэн, зарим нэг өдөр аавынхаа хийсэн хоолыг идэн. Тэгэхээр тэргээрээ л их гоё соёлтой гэж боддог доо битэр гэжтэй. Одоо манай хайрлан тавг маань халдсан байгаа. Тийм учраас хэлүүлээ. Ноонуудаа хурцгаая. Одоо мэдээж будаатай хуурганы хамгийн чухал хэсэг болох будаага холих, хуурга болгох. Тийм ажил. Яагаад онжуугийн будаа амар таалагдаад байдаг гэдэг нь энэ багхгүй юу? Ямар ч юм үцгүү бүтэн ширхээр айгуу. Тайц бишлийн цаанаас хоолыг амталж болдог бол энэ бол үнэхээр гоё харагдаж, үнэхээр гоё үнэртэж байна. За хоолоо ялцгаая. Амар цэвэр харагдаж шүү дээ. За хоол маань бэлэн болсон байна. Хэдл амсцгаая.
бүхэн яг гой таарч. Давсны гой таарсан байна, намлагчны яг гой таарсан байна, будааныхаа нахшилт нь бүр яг гой таарсан байна. Хатуу биш бас зүйл юм шиг хэтэрхий нэлцгаа биш. Баатрын жоохон жижиг дуртай. Сүүгэл. Тэжсэн хандын тусгай орцсон будаа дуурга юм байлаа. Тэгээд аавуудаа зөвлөхөд энэ амралтын өдрүүдээр ийм будаа дуургыг хайртай хүмүүстээ хийж өгөөрэй. За баярлалаа. Баяртай.